За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдаж тэргүүлэгчдийн хуралдаанаар 11 асуудлыг хэлцэж шийдвэр зөх тэмдэглэлээр өргөглөө тогтоол гаргаж батллаа. За бид өнөөдөр аймгийн засаг даргын 2020 онд хийх ажлын талаар үндсэн чиглэлийг хэлэлцлээ. За том хурлын хуралдаан өргөн барихаар боллоо. За мөн өнгөрсөн жилүүдэд өрөөлхийн хугацаанд дэвшүүлж байсан 3 томоохон ураны жилийн ажлыг бас нийтэд нь бас нэг базаж өгнөлээ. За аймгийн хөдөлмөрч манлай ахмадуудыг жил болгон шалгаруулдаг. Энэ удаа бас хөдөлгөгч манлай 9 ахмадыг шалгаруулж болцсон шалгуурыг хангажээ гэж дүгнэж байгаа. За мөн соёл урлагийн байгууллагууд сая хуулийн шинжил ороод соёл урлагийн байгууллагууд орон нутагт өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглах, тодорхой орлого олох, түүнийг соёл урлагийн байгууллагуудын гадна талбайг тохижуулах ч юм уу, соёл урлагийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж болно гэсэн ийм сайхан хууль батлагдсан. За энэний дагуу бас манай Төв аймгийн ер нь 27 сумын соёлын байгууллагууд, спортын байгууллагууд, за ялангуяа манай Монгол туурхтын театр, гадна дотноос ирж байгаа тоглолтуудад тодорхой үн тарифтай. За сум, за баг өөр ингэсэн ийм онцлогтой тарифтай байж орлого олох. Түүгээрээ түрүүний хэлсэн энэ асуудлыг шийдвэрлэхэд энэ үнэт цаасны энэ бэлээд гэж ярьдаг. Ийм зохицуултын журам байя гэж нэлээд ярилцлаа. Тэгээ бид сая нэг төр журам юмсан баримт гаргаад ингээд баримтлаад үзье. За цаашлаад төр журам дээр үндэслээд том хуралдаа баталгаажуулаад за мөн энэ хууль зүй ямар энэ бичиг энэ журмууд бол батлагддаг. За энийг ингэж өргөн барья гэж ингэж тохирлоо. За аймгийн гадаад харилцааны талаар 19 онд хийгдсэн ажлуудын тайлан манай Амлаа Баяр дарга маань танилцууллаа. За мөн 20 онд хийх ажлын талаар ач бас чиглэл ярьлаа. За өнгөрсөн хугацаанд бол Төв аймаг бол гадаад дотоодын олон зочид төлөөлөгчдийг хүлээж авсан. За мөн аймгийн шийп харилцаа тэр мужуулсуудад бол төрийн байгууллагын ажилтнаарч ажиллах, дадлах суух. За мөн урт хугацаанд жилийн хугацаанд хэлний боловсрол эзэмших ийм ажлуудыг хийж. За мөн зүүн өмнөд Азийн харилцаат мужуудын хурлын дарга нарын томоохон саммитийн арга хэмжээнүүд болж байна. За дотоорын мужи, жилийн, Гангуан, за мөн Примор Оросын хязгаарын хүмүүс ирэх очих. За мөн Приморын хязгаарт бас манай Төв аймгийн бараа бүтээгдэхүүний худалдаалах юм төв байгуулах саналыг тэр түрүүн зүүн Азийн хурлын үеэр шийдсэн. Тэгэхээр бид бас Төв аймгийн аж ахуйн нэгжүүдийг тэнд очиж ажиллах ус урьж байгаа. За энэ талаар бас гадаад харилцааны тал дээр бид бас эдийн засгчлуулах тал дээр бас анхаарч ажиллаарай гэдэг ийм саналуудыг бас тэргүүлэгч хуралдаанаар өгч байна. 20 онд Төв аймагт болох томоохон арга хэмжээнүүдэд ялангуяа энэ Төв аймгийн хувийн хвшил аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, тэдгээрийн хоорондын энэ харилцааг сэргээх. За Вьетнамын хувь аймаг мужтай манай Төв аймаг бас харилцаа тогтоосон. Төрийн энэ аймаг хоорондын ажлууд бол тодорхой төвшин тохиролцоод хүрсэн. Бид нар манай Төв аймгийн хувийн хвшлийнхаа харин хувь аймаг мужийн аж ахуйн нэгжүүдтэй харилцаа тогтоох. Ялангуяа Төв аймагт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийг бол хувь аймгийн худалдаанд гаргах энэ ажлыг идэвхжүүлэх. Үүн дээр манай Төв аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим, за мөн танхимд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд бас санаачлаг гаргаж ажиллаарай гэдэг би бас тэмдэглэн хэлье. Энэ талаар бид бас нэлээд үүрэг чиглэл өглөө гэж ингэж хэлж байгаа. За газрын харилцааны талаар бас бид өнөөдөр ярилцлаа. 19 онд хийсэн ажлын нэлээд ер нь боломжийн ихсэн ажлыг хийсэн бай. Төв аймагт томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх гэж байгаа учраас манай газрын албаны хуулийг хачаалтаа ажиллаж байгаа. Байнга л наашаа цаашаа явж шинэ хотын төлөвлөлт, майдэр, айраа сити, за мөн энэ хурдны зам, төмөр зам. За төмөр зам гэдгээр бас л тэр дулааны станцууд, нүүрсний станцуудыг дагаж баригдах юм төмөр замуудыг байгуулах бас тараасыг хэмжих, тэнд газар олголт хийх олон ажил. Дээр нь хөдөө аж ахуй, за мөн энэ байгаль орчны чиглэлээр ногоон, бэлчээрийг зөвлөгчтэй ашиглах гэдэг олон тал дээр бол газрын алба сайн ажилласан байна. За газар өмчлүүлэх гэдэг. Энэ хууль сунсан. Тэгэхээр хоошид газрын албан дээр бас тодорхой чигээр барьж энэ төсөл хөтөлбөрүүтээ уялдуулж яваарай гэдэг тал дээр бас тэргүүлэгчд нэлээ санал хэллээ.
За эрүүл хүнс, эрүүл Монгол хүн гэж одоо энэ хөтөлбөрийг Төв аймгийн хэрэгжүүлэхээр бид өнөөдөр батллаа. За энэ эрүүл хүнс, эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд бол одоо хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг нэлээд хөгжүүлэх, тэнд хяналт тавих, за сайжруулах юм олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр оруулж ирсэн төслийг бид нэр одоо бүтлээр нь одоо батлаж хэрэгжүүлэхээр боллоо. За хөрөнгө шийдвэрлүүлэх гэж асуудал орж ирсэн. За аймгийн хэмжээнд ер нь сумдын нутгуудаар сумын тамгын газар, цагдаагийн газар, эмнэлэг сургуульд одоо ашиглагдж байсан. Одоо цаашид ашиглах боломжгүй болсон ахтад одоо бэлэн дугуй, за янз бүрийн бас тодорхойлолт орсон, тоногдсон, онгоо учирсан, моторн зогсон гэдэг олон одоо тоног төхөөрөмж техникч байх юм. Тэгээд тэрийг одоо нэгдэн багцлаад өнөөдөр тодорхой бас нэг боломжийн үн тавиад ингээд дуудлага худалдааг одоо явуулахыг өмчийн газартаа одоо зөвшөөрлөө. Одоо өмчийн газар дээр дуудлага худалдаа болно. Манай аймгийн иргэд бас энийг сайн өмчийн газрын сайт руу ороод тэр хуучин машин одоо 80, фургон, 69 одоо юу байна одоо энэ нэлээд олон төрлийн бараг 20 төрлийн юм автомашин байна. Тэгээд энэний дуудлага худалдаанд оролцож бас сэлбгээр ч юм уу юм худалдаж авах сонирхол үеинд оролцоорой гэж бас зориуд хэлмээр байна. За захиргааны хэм хэмжээг бас тогтоосон юм акт батлахаар боллоо. Энэ төрийн захиргааны ажил хийж байгаа энэ үед нь бол хяналт шалгалт их аливаа одоо төсөл хөтөлбөрүүд одоо олон юмнуудыг явуулж хахад хяналтын ийм одоо журам заншгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Ийм учраас манай Төв аймгийн хуулийн хэлтсээс энэ хяналтын журам оруулж нэлээд ярилцлаа, нэлээд ч бас одоо мэтгэлцлээ хуульчид. За ингээд энэ журмыг батлахаар боллоо, бас сайжруулж батлахаар одоо буцааж барилаа. Ингээд энэ журам батлагдахаар бас төрийн албарыг бас хэрхэн одоо хянах уу, яаж үр дүнг тооцох уу гэдэг мэдээж ийм аргачлал олон байгаа. Гэхдээ энэ хуулийн хэлтсийнхний бас арай боловсронгуй замаар ингэж хийхийг одоо шийдлээ.